Сайн бацгаана та бүхний өдрийн мэндийг хүргэе. Намайг Султан Цэцэг гэдэг. Би 2007-оос 12 онд КV сургуулийг төгссөн. За тэгээд миний гол судалгааны сэдэв бол олон нийтийн оролцоо болон орон зай мэдээллийн боловсруулалтын арга зүйн шилжиж яаж аялал жуулчдын төлөвлөгөө боловсруулах вэ? Тэгээд энэ боловсруулсан арга зүйрээ Монгол улсад судалгааны арга зүйг сонгож аваад Монгол улсын голтой бигэр сүмэн дээр хийж эхэлсэн. Тэгээ бас яагаад заавал ингэ сүмэн дээр хийсэн докторийн ажил яагаад ингэ сүмэн дээр байгаа гэж бас хүмүүс шүүмжилдэг. Тэгээд японочууд бол маш туршлагатай учраас ингэ зөвлөсөн. Би эхлээд би Монголдо гэмээр байна гэсэн шин чи тэр том улсыг ганцаараа хийгээд юу гэдэг юм бэ? Тийм бүтэхгүй юмнаас битгий эхлээ. Танаа монголчууд ер нь бол ингэж дандаа том юм ярьдгаа гэж хэлчихсэн. Тэгээ би буураад за тэгвэл би голтой аймаг дээр хийе гэсэн. За тэгвэл чи чадъя гэж ивэл хийгээд үз. Чи чадахгүй байхад даваа тэр чинь маш том азархалтай байж таа гэж хэлсэн. Тэгээ нэрээ хий гэж бодоод ингээд эхлээд мэдээгээ цуглуулад хэлсэн шин зөвхөн нэг сумынхны мэдээг цуглуулах гэсэн надаа талын дөнгөөж 40% цугларсан шин би 3 сарын хугацаанд тэр мэдээллийг цуглуулсан. Тэгээд дахиад профессортойгоо ярилцаад уучлаарай профессор энэ стопдгүй юм байна. Би танд нэг аймгаар хий гэж амласан чинь чадахгүй юм байна. Дахиад би сум дээр очлаа гэх. Тэгээд сум дээр очиж хийсэн. Тэгээд тэр чинь л зөвдөө чи бараг би чамайг нэг сум биш. Манай японочууд байсан бол бид нар зөвхөн нэг ресторан дээр ч юм уу нэг жижигхэн юм баг дээр ч юм уу баг тэгж хийдгээ. Тэгээд та нар бол яг хөө эхлээд тэгдгийн та нар угаасаа том юмнаас юм чи яаж хийдгийг тэгээс мэдээ юм аа юм аа энэ дээр чи санаа зовдоггүй буумаар хүн доошо бууж болно гэсэн. Тэгээд судалгааны талбай том байх тусмаа гоё судалгаа гардаг гэдэг бол бас биш юм байна. Тэр бол судалгааныхаа яг чиглэлийн нөлөөс хамаарат тэгээд хийж чадах юм аа хийх ёстой газар нь чанартай зөв хийх нь хамгийн чухал гэж хэлж байсан. Тэгээд би энэ голтой аймгийн бигэр сүмийг сонгосон. Бас сонгосон шалтгаанууд бас зөндөө байсан. За КV их сургууль бол бас Орсын түүхгээ бас жоохон ингээд товчхон тайлбарлаад өгье гэж бодож байна. Тэгэхээр процедур бол маш нэлээ их явагддаг. Жишээлбэл би докторт орохын тулд 2006 оны 10 сараас 8 сараас эхэлж бэлтгэж хяналтын материалуудыг өгөөд 6 оны 10 сард шалгалтыг өгөж яваад 1 сард 7 оны 1 сард тэмцээд тэгээд 7 оны 4 сарын 1-ээс нь энэ сургуульд орохоор бол яг аль биесээр тэмцсэн гэсэн урилгыг хүлээж авч ирсэн. Тэгээ очингуудаа бол нөгөө гол удирдах групп энэ түүнийг ямар хүмүүс удирдах вэ гэж хэлээд группээ сонгох юм байлээ. Тэгээ энд бол группээ сонгоход манай гол супервайзер маань чиний энэ судалгааны пропозалыг хараад энэ пропозал дээр чинь зөвлөгөө өгч чадах гэсэн тэр профессорудаа graduate school дотроосоо сонгоод тэгээд надад ийм 3 код эсвэл өгсөн. За тэгээд ерөнхий процесс нь гэх юм бол КV сургууль доктор оюутан бодвол хичээл үзэх шаардлагагүй харин та өөрөө хичээл зааж чаддаг байх ёстой. Заавал та ингэж багш шиг хичээл зааж чаддаг байх ёстой. Хаач ч доктор хүмүүс хичээл зааж чаддаг байх ёстой гэж хэлээд тэгээ энэ дөрвөн шаардлагыг тийм билээ. Нэгдүгээр нь бол та англи хэлтэй байх ёстой. Доктор хүн англи хэлгүй байх юм бол англи хэлгүй ч гэдэг юм аль нэг гадаад хэлгүй байх юм бол тэр хүн болохгүй. Тийм учраас та Японд ирсэн учраас Япон хэл мэдэхгүй бол та заавал англи хэлний оноотой байх ёстой гэдэг. Тэгээд би бас TOEFL өгөөд IBT TOEFL өгөөд 112 оноо авч ирсэн. За дараа нь бол тэр original syllabus гэдэг нь юу гэхээр нэг ийм хичээлийн бүхэл бүтэн хичээлийн төлөвлөгөө боловсруулж байгаа. 16-7 хоног та нэг семестрийн турш шинэ хичээлээ заах юм бол ямар хөтөлбөрийн дагуу заах ёстой ингээд тэр хичээлийнхаа бүх хөтөлбөрөөр боловсруулаад тэгээд тэр хичээлээ нэг семестрийн турш орох гэсэн. Тэгээд тэр нэг семестрийн турш тэр хичээлээ ороод энэ диджитал гэдэг хичээлийн төлөвлөгөө боловсруулж орж исэн. Тэгсний дараа teaching experience гэдэг нь болохоор та багшлах туршлагатай байх хэрэгтэй гэдэг 2 семестр би ингээд тэр багшаагаа дагаж бас 2 семестр хичээл зааж ирсэн. За тэгээ энэ бүгдийг ингээд тэнцэх юм бол та яг эхний ерөнхий шаардлагуудыг хангаж байна гэж үзээд та дараагийн шалгалтандаа орох хэрэгтэй гэдэг. Таны
энэ бол манай academic requirement гэж шаардлага хэлж ирсэн. Тэгсний дараагаар та явах ёстой вэ гэдэг formal presentation тавих ёстой. Тэн дээрээ юу тавих вэ гэдэг та ерөнхийдөө таны докторийн ажил чинь юу хийх гэж байгаа, яах гэж байгаа, гол үзэл санаа чи юу вэ гэдэг ийм кандидат болохын тулд одоо гол пропозал танилцуулсан. Одоо хүртэл ямар шатндаа явж байгаа юу гэсэн байгаа. Энэ үнэхээр докторийн ажил бол цаашаа явах уу явахгүй юу гэдэг. Тэгээд тэр шаардлагуудыг үзчихээд тэр шалгуурт ороод тэрний дараа бол 2009 онд тэрэнд орж кандидат болчиход 2012 он хүртэл яг докторийн диссертацийг бичээд хажуугаар нь бол нөгөө судалгааны пейперүүдээ бичиж явсан. За тэгээ KV сургуулийн нэг том шаардлага бол заавал academic paper уу журнал пейпер хөтлөх ёстой. Тэгээд миний хувьд яг хоёр пейпер яг accuracy peer review impact factor test төлөвлөсөн. Нөгөө хоёр нь бол нэг нь Монголын сэтгүүл, нөгөө нь бол бас Японы сэтгүүл гэдэг хоёр impact factor төлөвлөсөн. За тэгээд урьдчилан хамгаалтанд бол 2012 оны 11 сарын 21-нд орж исэн. Яг тэгэхээр миний хоёр нөгөө олон улсын пейпер маань 90%-ийн түвшинд явагдаад яг хэвлэгдэж хичээг болохоор уучлаарай та эцсийн шалгалтанд орохыг хүлээжсэн. Тэгээд 6 сарын 9-нд бол яг 19-нд бол хамгийн эцсийн шалгалтанд хоёр пейпер хэвлэгдэж гарч ирээд онлайн интернетээр тавигдаад ирэхээр бол оролт юм лээ. За ингээд бол ямар ч байсан процессын хувьд бол KV сургуулийн процесстэй явдаг. Гэхдээ graduate school-ээс хамаарат шалгуур нөгөө жишээлх юм бол нөгөө graduate school of medical science гэж байдаг. Тэдний бол пейперийн шалгуур өндөртэй, пейперийн шалгуур 4 заавал peer review журналын пейпер байх хэрэгтэй гэдэг үгтэй. За одоо бол би гол нөгөө судалгааны ажил руу орё гэж бодож байна. Тэгээд судалгааны ажлаа бас бүрэн одоо өнөөдөр ганц өдөр танилцуулъя гэж байгаа 40 минут нь. Тийм болохоор аль болох өчлөө гол агуулгуудыг яриа бичээ гэж бодож байна. За эхлээд бол гол үндэслэл шалтгаан, тэгээд гол зорилго, ямар арга зүй ашиглаж хийсэн, тэгээд гарсан гол үр дүнгууд нь юу юм гэдэг энэ чиглэлээр өнөөдөр товчхон ярьж өгье. За миний судалгааны гол одоо асуудал бол юу байсан гэхээр ягаад заавал бас ингээд бигэр сумыг сонгоцсон гэхээр та нар бигэр сумд очиж үзсэн хүмүүс байна уу? Тэгэхээр зэрэг бас шалтгаан нь гэдэггүй юм байна. Тэгвэл би жоохон төвчөө яриад өчээ. Энэ Говьтай аймгийн бигэр сумд болохоор 1979 онд нөгөө элсэн сувлал байгуулагдсан байна л да. Энэ элсэн сувлал болохоор дандаа бөөрийн өвч архаг өвчтэй хүмүүсийг авч имчилдэг тийм элсэн сувлал. Тэгээ энэ сувлал дээр Монгол орны өнцөг болон бүрээс хүмүүс очдог. Энэ үгээр яг нөгөө ирж байгаа эмчлүүлэгчдийн тоо баггүй. Тэгээд 1980-аас 80 оноос хойш ингэж эмчлүүлэгчдийн тоо өсөж байж байгаа. 2002 онд буураад энэ яасан гэсэн чинь хөгжлөл болоод энэ чинь нөгөө ирдэг хүмүүсийн тоо буураад үйлчлэгээний чанар муудсан шинжээ хүмүүс ихээр болсон. Тэгээд 2002 оноос эхлээд нэг хувийн компани аваад тэгээд үйлчлэгээ дахиад явуулах гэсэн чинь дахиад үйлчлэгчдийн тоо нэмэгдээд 2010 он гэсэн чинь бүр их болоод 1000 гаруй явчихсан. Тэгсэн чинь яасан гэхээр зэрэг энэ сумын зүгээс бол нөгөө асуудал гарч ирсэн. За ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр зэрэг энэ сувлал чинь манай элсэн дээр ирж хүмүүс итгэж аваад яваад өгдөг. Орон нутгийн хүмүүст ямар ч үр өгөөж байдаг. Энэ компани үр ашиг бүтээдэг. Дээрс нь мэд энэ чинь нөгөө элсний нүүрт болоод хичээ байдаг энэ голыг элсний нүүрт дараад тэгээд энэ бол зуны 3 сарын хугацаанд явагддаг ийм сувлал. Гэтэл тэнцээ бол яг өөр зэрэг малчид амьдардаг. Малчид зөнхний төвшингээд энэ том хүмүүс үйлдвэрлэлийн төвшингээд энэ орчны газрыг эзэмшээд мадаа ингэж хичээг явж байдаг. Гэтэл энэ хэлс нөгөө мишнүүсээр аваад энэ голыг дараад энэ гол доош яваад тэг доор гэдэг нуурыг очиж итгэдэг юм байна л да. Гэсэн шиг тэр нуур руугүй болоод өсгөө болоод байдаг амтны зүйлүүд өргөдөө тэгээд ингээд нуур ширхэг хаягдаа болчихсон. Энээс болоод энэ сумын иргэд ингээд бөөн тэмцэл гаргаад гэтэл нөгөө талаас яасан гэхээр зэрэг иргэд нь нөгөө очиж эмчлүүлдэг хүмүүс болохоор зэрэг эн чинь биднэрт хэрэгтэй хэлсэн шүү дээ. Бидний өвчнийг ангааж өгдөг шүү дээ гэдэг маш олон хүмүүс тэгээд болов. Тэгээд энэ хоёр хүмүүсийн хооронд бол ерөөхдөө төрчил үүсчихсэн. Одоо энийг бид нар яах вэ гэдэг энэ сумынхан удирдлагууд хаана иргэд ч гэсэн ерөөсөө хаана
Гэтэл очиж эмчлүүлдэг хүмүүс болохоор зэрэг хаалгахгүй гэдэг. Тэгээ энэ асуудлыг шийдэж өгөхийн тулд бид нэр гарц хайж хэлсэн. Тэгээ гарц хайгаад яг нь эцэнээс би өмнөөс судалгаа хийж өгдөг байсан болохоор бидний асуудлыг мэддэг учраас эдгээр надаас санал тавьсан байхгүй чи энэ асуудлыг шийдэж өгч чадах уу гэдэг. За тэгээд энэ бол 2008 онд жишээлбэл очиход энэ элсэндээ харагдах байдал тийм байдалтай элсний нүүлт бол химлаглын мэдээнээс харахад бол ийм бүтцтэйгээр ингээд уршаага 15 км орчим хүмүүс хүргэлцдэг ийм элсэн анхнууд байдаг байхгүй. За тэгээд энэ элсэн анхны нүүлт яаж өөрчлөгдөж гэнэ гэдгийг би зөвхөн сайн дураараа нэг судалгааг хийгээд өгсөн. Энэ элсэн дээр үнэхээр хүний нөлөө байна уу? Аль эсвэл одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө байна уу гэдгийг тодорхойлж өгсөн. Тэгээд эцэнээс хүмүүсийн маргааныг шийдэхийн тулд энэ судалгааг заавал хийж өгсөн. За тэгээд ингээд үзэхээр энэ жишээлхэн бол нөгөө хүмүүс ашигладаггүй зөвхөн байгаль хажаамаар нүүж байгаа элсний нөлөө байхгүй. Тэгэл энэ 89 оноос 2002 оны хооронд 144 м нүүсэн. 2002-оос 2008 оны хооронд 60 м нүүсэн байна. Тэгээд нийт 10 жилийн 20 жилийн хугацаанд бараг 200 м ингээд нүүчихсэн. Тэгээ өмнөх слайд дээр би нөгөө хүний тоо харуулж байсан тийм. Тэгээд тэр хүний тоог ингээд харахад 2002 оноос хойш хүнийхэн тоо огцом ингээд өссөн буюу нийт хэрэглэгчид өссөн. Тэгэхээр энэ бас хүний үйл ажиллагаатай холбоотой байх магадaltaй гэдэг үгнээс нь тэрийг авч үзчихсэн. Тэгээд за энд бол нөгөө байгалийн нөлөөг илүү гаргах үгнээс байгалийн нөлөө байна уу гэхээр салхитай өдрийн тойлж байгаа ерөөсөй байн өссөн явж байгаа. За 2002 онд ийм болсон 8 онд тэгээд 10 оны бүр их болсон. Тэгэхээр энд бол бас байгалийн нөлөө бас байгаа байхгүй юу? Салхины хэлбэр 0.5 м/сек салхитай болоод эхлэнгүүд эс шууд нөгөөд эхэлчихнэ. Тийм учраас эцэнээс бол байгалийн нөлөө хийж чинь бас байна шүү гэдэг нь харагдаж байна. За дараа нь энэ чихэнд хамгийн их хэрэглэгддэг гол одоо манхан эс гэж байна. Тэр манхан эсэн дээр ингээд хүний нөлөө байна уу гэж харахад хүний нөлөө чи 89-аас 2002 онд болохоор 124 м нүүчээд нөгөө хүн иргэжтэй тоо ихсэн жилээр буюу 2002-оос 2008 оны хооронд болохоор 140 м нүүсэн байна. Тэгэхээр энэ бол мэдээж энэчнээс бол шууд хамаарал харуулсан. Хүний тоо өссөн дагаад элсний нүүлт өссөн. За тэгэхээр энд бол ингээд хоёулаа энэ хоёр хүчин зүйл хоёулаа байна. Гэхдээ хүний хүчин зүйл бол илүү байна гэдгийг хараад өгөөд. За энэ ч бол ямар нэг менежмент хийх шаардлагатай гэж үзээ. За тэгээд орон нутгийн зүгээс яасан гэхээр ийм проблемууд байгаа учраас бид нэр энийг шийдэж өгөө. Гэхдээ энийг шийдэхийн тулд яах вэ гэхээр бас нөгөө бодлого улсын бодлоготой энэ уялдаж байгаа нөгөө улсаас энийг яах гэсэн бодлоготой орно. Тэр бодлогыг ингээд шаардлагатайсан. Тэгсэн чинь нөгөө тухайн үеэс аялал жуулчлал зам харилцаа аялал жуулчлалын яамнаас 2007-оос 15 он гаргасан бодлого байсан. Тэр бодлого бол яасан гэхээр иймэрхүү одоо байгалийн аялал жуулчлалыг бол Монгол улсад хөгжүүлнэ. Энийг бид нар дэд үсгээр янз бүрийн байдлаар дэмжинэ гэсэн бодлого байсан. Нөгөө талаас нь Гоёлтай аймаг өөрөө орон нутгийнхаа төвшөнд бид энэ элсэн суурилыг цаашид одоо экотуризмаар хөгжүүлэх сонирхолтой байна гэж ингэж бодлоготой тусгаж өгсөн байсан. Гэхдээ энэ ч яасан гэхээр яг яаж хөгжүүлэх юм? Хэдэн жуулчин хүлээж авах юм? Хэн хөгжүүлэх юм? Хэн энэ ч холбогддог байх юм? Ийм юм ерөөсөө тийм ч тусгагдаад зүгээр л ингэж бодлоготой бид нэ дэмжинэ гэж болсон. Яг яаж дэмжих юм бэ? Тэгээд энийг одоо хөгжүүлэх асуудлыг шийдэхэд бол яах юм гэхээр зэрэг ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ ийм бүх мэдээллүүдийг бид нар бол анханаас нь хийж бэлтгэх ийм ажлуудыг хийсэн. За тэгээд бидний гол нэг санаа бодлого яасан гэхээр зэрэг энийг одоо зөвхөн сувлил биш, хүн хүлээж авдаг сувлил биш. Энийг эко аялал жуулчлалын байдлаар хөгжүүлж энэ асуудал шийдвэрлэгдэнэ гэдэг. Тэгээд эко аялал жуулчлалын гол санааг бол бид нар оруулж өгсөн. Тэгэхээр эко аялал жуулчлал яадаг вэ гэхээр зэрэг тухайн орон нутагт байгаа одоо байгалийн үзмэр одоо гоё газруудаас те байгалийн нөөц газруудаас
хүн бол таашаал аваад эргээд тэрийг тухайн орон нутгийн хүн одоо тэр зүйлээс ямар нэгэн одоо бенефит буюу одоо юу гэдэг лээ ашиг сонирхол хүртэж байгаа. Тийм одоо гол концепт байдаг. Эко туризмын гол концепт. Тэгэхээр энэ концептыг нь ашиглаад бид нар бол энэ чинь бол эко ажиллаж болох гэж маш тохиромжтой юм байна гэсэн одоо концептыг биднэрт гаргаж өгсөн. За тэгээд энэ эко ажиллаж өөрчлөлтийг хөгжүүлэх бол төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Яг яаж ямар төлөвлөгөө боловсруулах вэ гэдгийг нь бол одоо энэ дээрээс эхлээд бид нар бол энэ ажиллаж өөрчлөлтийг хөгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, эдийн засаг энэ гурван гол одоо туршлагын гурван чухал гэж яриад тийм. Ийм гурван асуудлыг бол заавал оруулъя. Тэгэхэд бол экотуризмын өөрийнх нь одоо концепцт нь бол угаасаа энэ орцсон байдаг байна. Тэгэхээр ийм гурван өөр асуудлыг бид нар бас яаж ингэж нэгтгэхэд энэ дээр явах вэ? Арга зүйнүүд нь бүгд өөр байсан. Тэгэхээр энэ арга зүйнүүдийг одоо жишээлбэл миний гол ингээд төвшүүлсэн санаа гэх юм бол юм байсан. Аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулахад эхлээд бид нар гол асуудлаа тодорхойлно. Тэгээд гол нөөцүүдэд тодорхойлж өгнө. За тэгснийхаа дараа гол destination буюу очиж үзэх газруудыг тодорхойлж өгнө. Тэгээд хөтөлбөрөө боловсруулна. Тэгсний дараа стратеги боловсруулаад одоо дахиж одоо яаж мониторинг хийж ажиллах гэдгийг боловсруулна. За энэний гол ашигласан арга зүйнүүд гэх юм бол 5 төрлийн гол арга зүй ашигласан. Нэгдүгээр нь ландскейп одоо ландшафтын үнэлгээний арга гэж байдаг. Тэрнийг ашиглаж одоо гол нөөцүүдийг үнэлсэн. Тэгээд remote sensing GIS-ийг ашигласан. Дараа нь бол multi criteria decision analysis-ийг ашигласан. Яг тэгэхээр нөгөө хөтөлбөрүүдийг үнэлэх гэхээр бид нар дахиад өөр анализ арга руу орох чадахгүй байсан GIS. Тийм учраас тэрийг ашигласан. За дээрэс нь нэмээд олон нийтийн оролцооны аргыг ашигласан. Энэ бол нөгөө сумын түвшинд хийж байгаа судалгаа учраас дэлхийн түвшинд ийм үнэтэй яг харьцуулъя гэхээр болдоггүй. Дэлхийн түвшний хүмүүс энэ сумыг ч мэддэггүй. Ийм шин төрлийн ийм судалгаа биш. Ийм ситүэйшн гарч ирж байгааг нь мэддэггүй. Тийм учраас бид нэр олон нийтийн оролцооны арга ашигласан. За дараа нь бол мэдээж документ анализ аргыг ашигласан. За ингээд гол зорилго маань бол юу байсан гэхээр зэрэг энэ судалгаа бол ерөөсөө энэ одоо participatory planning модель гэж байгаа заавар. Энэ зааврыг ерөөсөө боловсруулъя. Энэ зааврыг боловсруулаад энийг одоо аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах тэр тусмаа хөдөөгийн хот тосгон жижигхэн газруудад яаж ашиглах вэ гэдэг дээр нь энэ зааврыг ашиглаж боловсруулах гэсэн гол зорилгыг энэ судалгааны ажил тавьсан. Тэгээд энэ дээр хүрэхийн тулд энэ жижигхэн зорилтуудыг тавиад ажилласан. За гол фреймворкийн бие яриад өгч. Тэгэхээр энэ саяын одоо participatory planning модель бол одоо жишээ миний төвшүүлж байгаа гол санаа авахгүй энэ судалгааны ажлын гол санаа. Тэгэхээр энэ зааврыг би жишээлбэл аялал жуулчлал дээр яаж ашиглах вэ гэдгийг зааврыг гаргаж ирээд боловсруулаад баталчих юм бол би одоо жишээлбэл доктор хамгаалж чадна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зааврын гол концепт нь бол ерөнхийдөө энэ бол ингээд дөрвөн төрлийн саяын урд тайлбарсан шиг дөрвөн төрлийн гол ажлууд хийгдэнэ. Нэгдүгээр нь гэх юм бол одоо мэдээлэл цуглуулах, ситүэйшнээ тодорхойлох. За тэгээд тэнцээр бол ингээд хойшоогоо ажлууд нь яваад хамгийн сүүлийн тэр нь болохоор яг миний аутпут юм. Хамгийн ихний үн шатаас гарч ирэх аутпут юм. За хоёрдугаар нь бол зураглал гол нөөцүүдийг зургалж үнэлнэ. Адилхан оролцооны арга ашиглана. Оролцооны арга чинь хаана очиж яаж увигдэж байна уу? Нэг юм ингээд салаа явуулчих болдог байна гол нь. Араасаа яг увигдаад явчихдаг. Тэгжээж очиж нэг юм явуулчих зам гэдэг нь. Тэгэхгүй салаад яваад ах юм бол болдоггүй. За тэгээ энэ чинь нэг participatory assessment гэж байна тийм. Энэ дээр бас яаж оролцооны аргаар үнэлэх юм бэ гэдэг чинь бас энэ дээр гарч ирнэ. За хойш нь төлөвлөлтийн тайлбар юм. За дараа нь болохоор энэ дээр яаж хэрэгжүүлэх юм? Хэрвээ чи ийм төлөвлөгөө боловсруулах гаргаад ирсэн бол хамгийн сүүлд нь би хэрэгжүүлэх шаардлагатай тийм. Тэгэхээр хэрэгжүүлэхийн тулд чи бас participatory ашиглаад яаж хэрэгжүүлэх юм? Энэ бүгдийг ингээд өөрлөлдүүлж ийм дөрвөн арга зүгээр гол арга зүгээр үлийн судалгааны ажил явуулсан. За тэгээд энэ оролцооны аргын гол нэг бас нэг одоо даваа тал гэх юм бол жижиг төвшнөөс том төвшин хүртэл явдаг. Үе шаттай явдаг. Жишээлх юм бол би жишээ
энэ саяын дөрөв үе шигтийг дөрвөлн болж байгаа бол нөгөө оролцооныхаа арга миний оролцооны арга аль хэдвшин дээр илэрч чадчихна. Хин дээр очиж илэрч чинь гэдгээр тодорхойлж гаргацсан. Тэгэхээр зэрэг төвшин болгон дээр нь оролцооны арга мэдээж өөр. Зарим дээр нь жижигхэн байж болно, зарим дээр нь том байж болно. Тэгээ ингээд төвшин болгоноор нь оролцооныхаа арга гол концептыг тодорхойлж гаргаад тэгээ модельээ батлахын тулд явсан. За дараа нь бол энэ судалгааны ажил мэдээж урт хугацаанд хийгдэж байгаа учраас юу хийгдэж явж байгаа, ямар процессээр явж байгааг жин болгон нөгөө судалгааны ажлуудаа хийгээд процесстэй үе шаталтайгаар хийгээд одоо пепрүүдийг бичиж явуулдаг байсан. Жишээлх юм бол энэ 2007 онд орсон гэж миний яг ажил бол одоо эхний жил бол 7-аас 8 оны 4 сар хүртэл би гол концепт боловсруулж байсан. Сая энэ уртлын хэсгийн арга зүй. Тэгээ энэ арга зүйгээ дагуу 2008 оноос хойш эн чинь хэний ч мэддэггүй тэр Япон хүмүүст бол хэний ч мэддэггүй нэг сум гараад ирэхээр би энэ дээр очиж бүх үйл процесстэй танилцаж тийм судалгааг шаардлагатай байсан. За тэгээд 8 оноос эхлээд процессын дагуу төлөвлөгөөний дагуу судалгаанууд яг судалгааны газар дээр очиж хийгдсэн. Эхлээд очиод ямар асуудал байгаа юм, яаж шийдэх вэ гэдэг аялал жуулчлалын экотуризм гэдэг би эдний хувилбарыг сонголоо шүү. Энэ нь ийм учиртай гэдэг ихний жил бүгдийг ингэж тайлбарлаад тэгээд бүх газрууд дээр нь очиж үзээ, дээлж аваад энэ газар үнэхээр болж байна уу, болохгүй байна уу гэдэг ямар нөөцүүд байна уу, энийг эргээд цааш нь экотуризмд яаж ашиглах юм бэ? Бүх нөөцүүдийг ихний жил судалсан. Дараагийн жил дахиад бүх нөөцүүдөө зургалсан. Зурган дээр тавьж үзэж зургалж байгаа. Тэгээд үнэлэхгүй бол болохгүйсэн. Тэгээд бас бүх одоо баг бүх иргэдээс нь шухуу уулзаж судалгаа авсан. Үнэхээр энэ тань таалагдж байна уу, таалагдахгүй байна уу гэж ирж байгаа жигчдээс нь ч авсан, явж байгаа тийч англи хүмүүсээс нь ч авсан. Тэгээд 10 онд бол ямар ч байсан за болно гэх ихний ээлжийн үнэлгээнүүд гараад үдэн гараад 11 оноос бол бас ч гэж айтайхан болоод ихний нэг жижигхэн одоо workshop-д танилцуулаад үр дүнгуудыг танилцуулаад эхэлсэн. За тэгээд энэ сумын тухай гэх юм бол бас жоохон тайлбарлаж өгье. Тэгэхээр энэ сум бол зүгээр л нэг хөдөө одоо Говьалтай аймагт энэ Монгол ардын баруун хэсэгт өршөлтэй нэг сум. Тэгээд гол нөөц нь бол эднийхээ тэр 5S-ний өөрийн зөвлөл байгаа. Тэгээд хүний хувьд гэх юм бол нэг жадаг байлаа 2250 хүнтэй мал гэх юм бол энэ жилийн тухайд 120 мянган толгойлолтой болсон гэсэн. За тэгээ энэ сумын гол нэг давуу тал нь юу байсан гэхээр зэрэг энэ сумд бол одоо нөгөө энэ баруун урд тийш Говьалтай аймгийн төвөөс баруун урд талын тэр Эрдэнэ чандан цогт сумууд руу ингэж явдаг. Явахын тулд бигээр дайрдаг. Тэр нь гол бас нэг одоо дид бүтцийн нэг давуу тал нь болж исэн. Өөр гэх юм бол бас нөгөө ерөнхийдөө ичээд бол мал аж ахуй тэр сумын эдийн засгийн гол их үүсвэр өөр их үүсвэр байхгүй. Тийм учраас энэ нөөцийг нь ашиглаад бас нүүдлийн мал аж ахуйг ашигласан тийм аялал жуулчлалын хэлбэр байж болох юм аа гэдэг дээр нь бас нөөц авч ирсэн. За тэгээ эхний үе дээр бол бүх дата мэдээлэл зөвлөлөд үнэлэх байгаа. Тэгэхээр процессыг болгоныг одоо гэж докторийн ажил бол бас ингээд процесс болгоноо тодорхойлж явж явах хэрэгтэй байлээ. Тэгэхгүй бол нэг дундах процессыг алгасчаад дараагийн ажил юу хийх вэ, хаана очиж юу хийх вэ бацаа зогсчтой. Тийм учраас докторийн ажлын процесс болгоныг ингэж тавиад тэгээ явах юм бол бас өөрөө ч гэсэн ойлгодог, хүнд ч гэсэн ойлгуулахад амар юм шиг санагдсан. Тэгээ эхний ажил жишээлбэл дахиад ингээд дөрвөн процесстэй мэдээлэл цуглуулна. Тэгээд тэр сувилын гол потенциал байна уу гэдгийг үнэлсэн. Тэгээд тийчээ ирж байгаа хүмүүсээс гол судалгааг авсан. Орон нутгийн хүмүүсээс бас судалгааг авсан. Тэгээд энэ үнэхээр нийцж байгаа юу гэдгийг тодорхойлсон. За тэгээд энэ бол хараа яг юу хийж байгаа гэсэн хэсэг. Энэ дээр болохоор ямар арга зүйг ашигласан гэсэн хэсэг. Энэ нь болохоор гол аавч буюу энийг хийснээр та юу мэдэж авч байгаа гэсэн хэсэг. За тэгээд энэ хэсгийн үр дүнгийн шууд тэмцэл явж байгаа. Тэгээд эхний ээлжнүүд би энэ сумын мэдээллийн баазыг үүсгэсэн. Мэдээллийн баазыг бүх одоо сая холбоотой экспертүүдээрээ 3 төрөлд хуваагаад үүсгэсэн. Нэгдүгээрт нь бол geospatial database-ийг үүсгэсэн, хоёрдугаарт нь бол нийгмийн эдийн засгийн database,
гуравдугаарт нь бол одоо бусад одоо тэмцээнээс авсан дээжүүд байж болж дээжүүд одоо асуулгууд өөр одоо тэгээ GPS-ийн point ч гэдэг юм те бүх холбоотой бүх мэдээллүүдийг ингээд үсгээд мэдээллийн баазыг үсгэсэн байна. За дараа нь нөгөө үнэлгээний үр дүнуудыг шууд тавьсан шүү. За энэ одоо жишээлбэл энэ сувлал үнэхээр одоо хүнийг эмчилж чаддгүй юу гэдгийнх нь баталгаа надад байхгүйсэн. Тийм учраас би бас тэмцээнээс очиж үнэхээр одоо олон жилийнх нь ирж эмчлүүлсэн хүн болгоных нь сторуудыг нь үзсэн. Үнэхээр энэ хүн идэгсэн байна уу, идэггүй байна уу бүх сторууд явсан. Дээрээс нь нэмээд элснийхэн шинжилгээ, усныхан шинжилгээ, орчныхан шинжилгээнүүдийг бүгдийг хийж өгсөн. Тэгжээж энэ сувлал үнэхээр одоо юник юм уу, одоо ховор юм байна гэдгийг илрүүлсэн. За тэгээ үнэхээр ховор юм байна гэдгийг үзсэн шиг бас ховрын хувьд ховор байсан. Яаж нөхөр зэрэг химийн элснийхэн химийн найрлагын дотор нөгөө биологийн активити элементүүд маш их илэрчээсэн. Жишээлбэл кальц, магний, натр, холоор гэдэг энэ бодисууд бол тэмцээ тэр элсэнд бусад элсүүдтэй харьцуулаад үзэхэд тусгай хэмжээгээр илэрчээсэн. Энэ тэгэхээр Монгол улсад одоо ижлэгийн хэрэглэгддэг 7 төрлийн элс байдаг билээ. 7 аймгийн нутагт 7 өөр газар элс. Тэгээд тэр элсүүдтэй ингэж харьцуулаад үзэхэд энэ бол угаасаа энэ үзүүлэлтүүдээр өөр байсан. Тэр утгаараа элснийхээ хувьд бол чи үр дүн өгдөм байна гэсэн зүйлс гарсан. За тэгээд мэдээж тогтмол бүтцийнхээ хувьд гэх юм бол энэ угаасаа өөр өрмөцтэй бүтцтэй байлээ. Тэр утгаараа энэ бол бас нэг гол даваа тал нь болж байсан. За дээрээс нь нэмээд элсний хувьд бол бас нэг даваа тал нь юу байсан гэхээр зэрэг энэ нөгөө маш хямдхан одоо өртгийн хувьд хямдхан хүмүүс ирээд байлаа гэж бодоход хүмүүсийн нөгөө улсад олсоо даатгалаа төлсөн хүмүүс бол өдөр 6,000 доллар төлөөл ингээд байж тэнд ингээд наамдрам гимчлүүлдэг. Тэр утгаараа энэ бол даваа талтай. Дээрээс нь нэмээд одоо бүх хүн одоо тийч очиж ингээд эмчлэгддэг тийм сайнс байдаг гэдгийг мэддэг учраас одоо тэр нь одоо хинч ингээд энэ чиглэлийн хүмүүс өвддөг хүмүүс ингээд мэдээлэл ингээд тараах боломжтой. Тэр утгаараа даваа талтай байлаа. За дараа нь бол ингээд бас мэдээж ирж байгаа хүмүүсээс нь судалгаа авсан. Тэгэхээр ирж байгаа хүмүүс бол яасан гэхээр ихэвчлэн Улаанбаатарын буюу бусад ийм төвийн орнуудаас аймгийн төвүүдээс ч юм тийм газруулаас ирдэг. Голчлон тэгээд энэ давуу тал гэхээс илүү сул талууд ихтэй төчтийн хувьд бол жишээлх юм бол ирж байгаа ихэнх зочид бол нөгөө автомашинаар ирдэг. Одоо тэр нөгөө хурцлал бүртэл бол дандаа улсаас онгоцоор ингээд авчирдаг байсан тэр өвчнөөний гэтэл тэр болсноос хойш онгоц явах болоод дандаа машинаар ирдэг. Тэр нь эргээд нөгөө өмчлүүлэгчдэд бол аюу хүндрэлтэй байсан. Тэрнийг бас тэр маш сайн хийж өгч байсан. Дээрээс нь нэмээд ирж эмчлүүлж байгаа яг эмчлүүлдэг хүний давтамжийг ингээд авч үзсэн. Тэгэхээр 1-3 жилийн давтамжтайгаар ирж эмчлүүлсэн хүн бол 55%, 3-5 жилийн хугацаатай ирдэг хүн бол 25%, 6-аас дээш жилийн хугацаатайгаар ирсэн хүн бол 5%. Гэх мэт нөгөө жил болгон бөөрийн өвчин ч бас хэцүү юм байна шүү дээ. Жил болгон очиж эмчлүүлж явахгүй бол бас болдоггүй байна л да. Тэр утгаараа ингэж ирж эмчлүүлэх хүний тоо ихвээд юм лээ. Олон жилийн ирдэг хүний тоо. Тэгээ эрэхтэй яаж яах вэ гэхээр бас 1-7 оны хугацаатай 2-3 7 оны хугацаатай гэдэг юм байна. За тэгээд ирсэн хүний тоо хүмүүс одоо аялах гэж ирж байгаа юм, эмчлүүлэх гэж ирж байгаа нүг гэхээр 86% нь эмчлүүлэх гэж ирж байгаа. Бусд нь 9% жишээлбэл зугаалах гэж ирсэн, зарим нь бизнесийн ажлаар, зарим нь зүгээр ирж үзэх сонирхолтой хүмүүс гэдэг юм тийм. Тэгэхээр бараг 90% 85% орчим хүмүүс эмчлүүлэгч л ирдэг. Тэр утгаараа бас нэг гол давуу талтай байлаа. За тэгээд ирж байгаа хүмүүсийн сонирхлыг ингээд аваад үзэхээр жишээлбэл энэ ирж байгаа хүмүүс та одоо энэ элсэн сувлаас өөр энэ сүмийн аль нэгэн газар очиж үзсэн үү гэж асуухаар ихэнх нь үзээгүй, өөр ямар газар байдгийг мэддэггүй гэж асууж байгаа, хариулж байгаа. Тэгээд та эргээд ийм одоо хэрвээ энэ элсэн сувлаас өөр одоо танд аяллаа опшн гаргаж өгөх юм бол та аялах сонирхолтой байна гэж асуусан чинь 76% нь тэгье сонирхолтой байна гэж хариулсан. Тийм болохоор энэ бас нэг судалгааны үндэслэл болж өгчээсэн. За тэгээд
За энэ бол ирж байгаа зочид бол тэгж хэлж байна тийм. Гэтэл эргээд эсэргээрээ одоо орон нутгийн хүмүүс та хэрвээ жуулчин хурж ирэх юм бол та жуулчинд ямар нэгэн байдлаар одоо энэ үйл ажиллагаанд оролцож чадах уу гэдэг асуухаар ихэнх нь чаднаа. Одоо жишээлх юм бол зарим малчид нь одоо би одоо мал ахуйгаа танилцуулж чадна. Дээрээс нь нэмээд энэ дээр тийм жишээлбэл нөгөө айлтгчид хоны гэх юм бол хоноолж чадна. Өөр би ингээд түүх дурсгалтай газруудаа үзүүлээд гайд хийж чадна. Өөр одоо юу ч нэг жижигэн одоо бас нөгөө тэмээгөр унаалж чадна ч гэдэг юм жижигэн би нөгөө фарм хэлдэг хүмүүс бас бид нэрийг өгүүлж чадна ч гэх. Гэх мэтээр одоо орон нутгийн иргэд бол бас ингээд амар оролцох сонирхолтой хэмжээс харагдсан. За тэгээд орон нутгийнхаа үнэхээр оролцох сонирхолтой байна уу? Одоо хэрвээ энэ орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх юм бол орон нутгийн удирдлага дэмжиж гэнэ үү гэж үзсэн. Тэгэхээр удирдлагын хувьд бол дэмжиж байна. Орон нутгийн хүмүүсийн бол 71% нь бид нар үнэхээр ийм үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байна. Яагаад гэх юм бол энэ зуны үйл ажиллагаанд болдог зуны хувьд малчид өөрсдөө бид нар завтай байж байдаг. Тэгээд дээрэс нь нэмэлтээр бид нарт эдийн засгийн жоохон ч гэсэн мөнгөний юм өгч байгаа бол бид нар гүү гэж хэлэхгүй оролцож чадна гэж хэлсэн. За тэгээд энэ ч бол хүний нөөц байна уу гэж бид нар судалж үзсэн. Жишээлх юм бол энэ суманд нийт хэдэн хүн байдаг. Тэрний хэдэн ажиллах чадвартай чадваргүйгээд үзэхээр нийт хүн бол одоо нөгөө 5 багтай сум байна байлээ. Тэгээд 5 багтай сумд бол нийт хүн юм байхад одоо жишээлбэл ажиллах хүчин юм ажиллах чадвартай хүмүүс нь юм. Тэгэхээр зэрэг нийт хүн амын 1% нь бол ажиллах чадвартай. За тэгээд энэ бол бас нөгөө төрөлж сонирхолтой юм байна. Тэгэхээр хөвчлэн бид нар бол хостлыг хийлгэж чаднаа гэдэг нөгөө орон нутгийн хөтөний хүмүүс чинь тийм хостлын төлөө маш их дуртай. Тэгээд тэмээгөр унаалах гайд хийх амтэн үзүүлэгч гэдэг юм. Тиймэрхүү ажил бид нар их оролцмоор байна гэж хэлсэн. За ингээд саяхан хэсэг бол эхний хэсэг буюу нөөц нь үнэхээр энэ суманд байна уу? Нөгөө талаасаа одоо очиж байгаа жуулчид үнэхээр сонирхол байна уу гэдгийг судалсан. За хоёрдугаар хэсэг нь болохоор зураглах хэсэг. Одоо би саяхан жишээлбэл саяын нөөцүүдийг ерөнхийд нь одоо зургалж үнэлэх гэсэн ийм хэсэг рүү орж байна. Тэгэхээр эхлээд одоо би бүх нөөцүүдийг зургалсан. Тэгсний дараа энэ нөөцүүдийг бүгдийг ангилсан. Дараа энэ нөөцүүдийг үнэлсэн. Тэгээ хамгийн сүүлд нь эко аялал жуулчлах одоо явуулах боломжтой бүү гэдгийг тодорхойлсон. За тэгээ арга зүйн нэвтрүүлгийн дээр гарч байгаа гол авалтууд нь. За ингээд бүх нөөцүүдийг бол зургалчаад дараа нь ангилах ажил байсан. Энэ ангиллын ажил бол нөгөө олон улсад бол эко аялал жуулчлал гэдэг улс болгоноос хамаарат өөр байдаг. Жишээлх юм бол Непал гэдэг дандаа нөгөө уулын аяллуудыг эко аялал жуулчлал гэж хэлдэг. Индонез гэхээр чинь зэрэг Бали мэтийн арлуудынхаа аяллуудыг эко аялал гэж хэлдэг. Канад гэхээр зэрэг бас өөр. Канад гэхээр Канадын одоо нөгөө өвхрийн аж ахуй яаж тэр хөдөөний аж ахуй хэмжээний өргөөр нь ингэж хатгалсан байна уу гэх юм тийм. Гэх мэт улс болгоо өөр учраас экотуризм дээр бас яг ингээд яг барьж аваад бүх тэр хүмүүсийн одоо жишээлбэл өөр улсуудын юмыг Монгол авчраад хийн гэдэг юм худлаа болчихно. Тийм учраас би яг үгээр зэрэг өөрөө манай Монгол улсын тэр тусмаа энэ сумын хувьд яаж одоо энэ нөөцүүдийг ангилах юм тэрнийг гаргаж ирэх ёстой. Тэгээ энэ нөөц зургалсан нөөцүүдээр үндэслэж чад би нөөцүүдийг ангилсан. За тэгэхээр энэ гэхдээ бас нэг олон улсын ангилал шингэсэн явж байгаа. Шингээд оруулах үед нь оруулаад боломжтойг нь аваад боломжуудыг нь хасаад өөрийнхөө нөөцтэй үндэслэсэн гэсэн үг. За тэгэхээр эхлээд энийг бол 5 хэсэгт тоолсон. Манайх аялал жуулчлалын нөөц гэхээр зөвхөн буудал байна уу? Одоо тийш очих машин байна уу? Тэрний зохион байгуулдаг төрийн компани байна уу? Энийг л аялал жуулчлалын нөөц гэж хэлдэг. Энэ бол биш. Тэгэхээр аялал жуулчлалын нөөцийн ангиллал 5 юм юу орох вэ гэхээр нэгдүгээрт нь энэ үнэхээр эко аялал жуулчлал гэсэн учраас байгалийн гэсэн
нөөц байна гэж харна. Тэгээд энэ нөөц дотор байгалийн нөөц, соёлын нөөц, биологийн нөөц, түүхийн нөөц, за тусгай одоо сонирхолтойгоор очиж үзэгсэн судлаа шинжилгээ хийх зорилготой. За дээрээс нь уламжлалт одоо аж ахуй. Ийм зүйлүүд бол байгалийн одоо хүний татах хүчин зүйл орно. Дараа нь бол очих одоо нэг accessibility дэд бүтцсэн. Эндээр тэр одоо бидний англиар бол яаж юм бэ? Машины төвл. Нөхцөлд орчих юм уу, мороор орчих юм уу? Машинаар очих ямар машинаар очих юм бэ? Нэр нь замын төв. Зам чи асфальт юм уу? Одоо шорон зам юм уу ч гэдэг юм те. Их хэмтэй. За дараа нь communication participation гэж. Энд одоо жишээлх юм бол нөгөө локал орон нутгийн хүмүүс чинь юугаар үйлчилж чадах юм? Аль эсвэл зөвхөн удирдлагын түвшинд дээрээс нь хараад хянаад байж байгаа юм уу? Аль эсвэл зарим нэг хэсэг нь яг дотор нь ороод ажиллах юм уу? Гэх мэтээр. За дараа тэр supply facilities буюу одоо жинхэнэ нөгөө нэг нэмэлт дэмжих хүчин зүйлүүд гэж байгаа байхгүй. Тэнд нь юу юм гэхээр GPS та нөгөө 0 байна. Одоо майхан байх газар байна. Хогоо хайх газар байна. Буудлын байна. Guest house байна. Shopping center байна гэж гэдэг юм. Ийм зүйлүүд чинь тэн дээр орж байгаа. Тэгсний дараа environmental degradation буюу байгаль орчинд хэр их нөлөөлөх юм. Тэр нөлөөг үнэлнэ. Тэгэхгүйгээр манайхаа одоо байгаль орчны нөлөөг үнэлэхгүй учраас аялал жуулчлал бас буруу тийш манайд хөгжөөд байгаа байхгүй юу? Тэгээд байгаль орчны нөлөөнд чи юу авах юм гэхээр энд яаж нөлөөлөх юм? Нутгийн одоо зүгээр малчин хүнд яаж нөлөөлөх юм? Тухайн төрөл зүйл хомсдод яаж нөлөөлөх юм? Усны чанарт яаж нөлөөлөх юм? Дуу чимээ эксэд яаж нөлөөлөх юм? Эсний нүүдэл яаж нөлөөлөх юм? Энэ мэт ингээд хүчин зүйлүүд чинь байгаль орчны нөлөөлөл ороод байна. За ингээд ангилчаад энийг үнэлэн одоо энэ олон ангиллууд нөгөө нөөц дээр нь таарч байна уу, таарахгүй байна уу? Алийг нь яаж үнэлэх юм? Энэ арга зүйг бол бас ингээд боловсруулж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ арга зүйг бол өмнө нь бол яг нөгөө бусад улсууд хийсэн. Гэхдээ манай дээр гаргаагүй учраас би бол энийг бас яг нэг багтаагаа хамтраад яг энэ үнэлгээг бол өөрсдөө хийсэн. Тэгэхээр энэ үнэлгээнд дээр бол яасан гэхээр бас би бас ганцаараа хийж болохгүй. Яг тэгэхээр энэ олон нийтэд оролцоонд оруулсан арга учраас энэ үнэлгээг ганцаараа үнэлчих юм бол худлаа гарчих магадлал маш өндөртэй. Тэгэхээр энэ үнэлгээний баг дээр бас 14 хүн орж ажиллаж байсан. Дандаа эксперт гэсэн 14 хүн, эксперт гэсэн 9 хүн, үлдэгдэл нь болохоор орон нутгийн хүмүүс. Та яагаад манай тэр саяын жишээлбэл тэр ан альтанд нөлөөлнө гэдгийг яагаад ингэж байгаа юм? Арга зүйгээ тайлбарлаж өгчөөд тэгээ орон нутгийн хүмүүс бас өөр үлдэж байсан. Яагаад тэр орон нутагт үлдэх хүмүүс учраас тэд нэр өөрсдөө байсан. За гэх мэтэр энэ арга зүйгээр үнэлээд сая 5 одоо ангилсан гол зүйлээ доторх индикатор болгоноор үнэлж байгаа. Жишээлбэл энэ байгаль орчны нөлөөлөлтэй байгаль орчны нөлөөлөлийг бид нар 5 ангилдаг шээ тийм. Тэгэхээр 5 ангилдаг юм бол нийт оногоор харах юм бол очиж үзэж байгаа газар болгон дээр юм гэж харсан. За тэгээд энэ ч бол миний хувьд энэ юу боловсруулахад оруулсан гол хувь нэмэр нь юу байсан гэхээр зэрэг энэ индикаторуудыг бүгдийг GIS дээр оруулж байгаа. Оруулсан GIS-ийнхаа одоо мэдээллүүдийг бүгдийг тоон хэлбэр шилжүүлж саяын аргыг нэг өсөндөө бид нар ингээд гараар үнэлсэн юмнуудыг яаж тоон хэлбэр шилжүүлэх вэ? Эргээд миний энэ арга зүг хүн ашиглах чиглэл яаж амархан хурдан ашиглах вэ гэдэг үгнээс бүгдийг GIS-ээр гарч өгсөн. Тэр талаараа бас нэг давуу талтай байсан. За одоо хоёрдугаар хэсгийн үр дүнгууд нь саяын хэсгийн үр дүнгууд явж байна. За ингээд нөгөө сувлаас чинь энэ сумын ойр тойронд очиж үзэх боломжтой ямар л нөөц газрууд байна. Тэн дээр нь очиж үзэж баталгаажуулаад тэгээд ингээд нөөцүүдээ үнэлээд зурглаад хэлсэн. За тэгэхээр жишээлх юм бол саяын 5 нөөц хэлсэн. Тэр 5 нөөцээр зурглахаар хамгийн ихнийх нь accessibility буюу нөгөө зам харилцаа холбооны зургаж байгаа. Тэгэхээр бид нэр энэ нэг жижиг улаан point эдгээр бол destination буюу нөгөө гол нөөцүүдийг ингээд очиж үзэх боломжтой газруудыг тодорхойлсон шүү. 27 ширхэг газар энэ сувлаар гарч ирсэн. Зөвхөн тэр элсэн сувлал дээр очиод огцох биш. Тэрнээс тусдаа 27 газар
ийм гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр тэр 27 газар руу нөгөө зурчид чинь зөвхөн эсэн дээрээ байгаад байгаа биш очиж үзэх юм бол тэр эсний нүүдэл багч гисэн одоо нөлөө үзүүлэхгүй гэдэг үднээс нь энэ хүмүүсийг яаж тараах гэж үзсэн. Тэгээд үзэхээр зэрэг 27 газар руу жишээлх юм бол энэ улаан ногоон бол зөвхөн автомашинаар явж иж энэ очих жишээлбэл энэ газраас энэ очих бол автомашинаар явна. Цэнхэр жишээлбэл зөвхөн мороор ч юм уу тэмээгээр ч юм уу явна гэсэн анималс байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол та тэмээгээр юм уу мороор яв машинаар явж чадахгүй гэдэг. Тэгэхээр энэ бол бас жуулчдад ашигтай зураг гэсэн. За дараа нөөцийн дүр. За хэрвээ би жуулчин гэж үзэх юм бол би хаана очиж юу үзэх юм гэх бүх нөөцүүдийг ингээд зурглаад өчгсөн. Тийм болохоор энэ зургийг бариад би тэнд очиж энэ шоу үзэх юм байна. Энд очиж би одоо жишээлбэл чи энэ одоо бугыг үзэх юм байна ч гэдэг юм. Зэрэг үзэх юм байна ч гэдэг. Хийх мэтэр энэ мэдээллүүдийг ардын дэлхийн бүгд оруулах. За энэ болохоор зэрэг нөгөө орон нутгийн хүмүүсийн оролцоо нөлөө. Орон нутгийн хүмүүс жишээлбэл би жуулчин гэж бодоход би нэг хөдөөний айлд очиж шонох юм бол аль намайг хүлээж авах боломжтой. Тэгэхээр энэ бид нар дандаа айлуудын зураг. Тэгээд нөгөө энэ destination буюу нөгөө очих байгаа газар байна те. Энэ газарт би очлоо гэж бодоход энэ газраас хамгийн ойрхон айл нь энэ байна. Тэгэхээр зэрэг магадгүй би оройд очих юм бол энэ айлд очиж чадах юм те. Гэх мэт. За энэ хоёр болохоор зэрэг энэ одоо юуныхан зураг. Нөгөө гол дэмжигч хүчин зүйлүүдийн зураг. Жишээлх юм бол нөгөө 27 газар чи энэ газар гэхээр энэ газар зөвхөн хог хаяхал газар байгаа юм чи. Тэгээд буудал байхгүй, майхан барьж болохгүй, дэлгүүр байхгүй ч гэдэг юм. Эсвэл юм энэ дээр байхгүй. Гэтэл энэ дээр бол 5-6 юм байгаад байгаа. Тэгэхээр нөгөө жуулчид бол бодох хэрэгтэй биш үү те. Би ч очих юм бол буудал таньж чадахгүй шүү. Ямар нэг юм хайх хэрэгтэй. Магадгүй ишээ ч явах юм уу те. Энэ бол одоо жишээлбэл дэлгүүр байхгүй шүү. Тэгэхээр би чи дэлгүүр байхгүй чинь хаанаас юугаа бодолтож аваад явах уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Энэ зураг бол байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөлөх зураг. Тэгэхээр энэ нөлөөллөөс юу аргагүй нөгөө 27 газар дээр чи хэрвээ жуулчин их очиод авах юм бол энэ газар жишээлбэл маш их хэмжээтэйгээр бүх юмд жуулчид нөлөөлж эхлэхээр байгааз. Тэр улаан юу харж байна? Улаан landform гэж тийм. Landform бол газрын одоо хэвийг өөрчлөлт, газар дээр өөрчлөлтөнд бол ийм нөлөөлөх нь байна. Энэ ногоон pasture юм шиг тийм. Тэгэхээр бас бэлчээр бас нөлөөлөх нь байна энэ газар. Их жуулчид очиод байгаа юм бол тийм ээ. Тийм учраас энэ их жуулчид очих юм бол тэр бэлчээр төдийлөх нөлөөлийн багасгахын тулд менежментийн ямар нэг арга зүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгж бодоод за энд бол гайгүй юм байна. Ямар ч хэсэг нэг их нөлөөлөх багтай байж гэдэг. Гэх мэтээр энэ бол тэр нөлөөлөх зураг. Гэхдээ энэ юуны хэмжээ юу харуулж байгаа гэхээр нөлөөлөх зэрэглэлийг харуулж байгаа. Нөлөөлөх зэрэглэл нь юун дээр үнэний систем дээр байж байгаа. За ингээд сая энэ хэсэг дээр бол яасан гэхээр саяын 5 нөөцийг нэмлээд хамгийн эсэнд үнэж хэлэх хэрэгтэй. Үнэхээр энэ сум саяын 5 нөөц байна уу байхгүй юу? Тэгээд энэ 5 нөөц дээр 5 л нэмэгдсэн байна. Тэгээд жишээлх юм бол за энэ сум дээр харъя тийм. Үгүй энэ сум дээр биш. Энэ хэсэг дээр харъя. Байгаль орчны нөлөө багтаа гэсэн хэсэг дээр нь энэ 5 болохоор 5 баг байхгүй юу? 5 багийн нөгөө 27 очиж үзэх газрыг чинь ихэнх жишээлбэл нөлөөлж багтаа гэсэн хэсэг дээр орчиж байна тийм. Дараагийнх нь болохоор баг зэрэг нөлөөтэй гэсэн нөлөөлөх юм байна. За ингээд энэ мэтээр ингээд 5 нөөцөө тавуулангийн үнэлээд хамгийн эцсийн дүгнэлт юу байна вэ гэхээр жишээлх юм бол 5 нөөцөө үнэлээд харахад 5 баг байна. Ингээд 1 2 3 4 5 гэсэн 5 баг. Энэ 5 баг дээр одоо хамгийн их нөөцтэй баг нь аль вэ нөхөр сумын дотор бас баг томчиж шүү дээ. Тэгэхээр хамгийн их нөөцтэй баг нь аль вэ гэхээр жишээлбэл 1 2 5 дахь багууд хамгийн их нөөцтэй байгаа нийлбэр дүнгээрээ. Тэгээд 3 дөрөвдүгээр багууд болохоор медиум дунд хэмжээний нөөцтэй. Тэгээд нөгөө 5 нөөцийнхээ төрлөөр болохоор хамгийн их нөөцтэй дүр нь болохоор
attraction хамгийн ихтэй нэгдүгээр урамч гэдэг юм. Гэх мэтлэр ингээд үнэлээд хамгийн сүүлд ингээд гаргахаар энэ сүмийн өвдөө хэрвээ энэ сүм ажиллаж эко ажиллаж хөгжүүлж байгаа бол энэ сүмийн өвд одоо соёлын, геологийн, түүхийн, байгалийн, тусгай сонирхлын уламжлалт энд ажиллаж учраас энэ хэлбэрүүдийг сонгох юм бол илүү их боломжтой юм биш үү гэдэг нь хамгийн сүүлдээ энэ үнэлт гараад ирж байна. За ингээд за одоо 3 дахь хэсэг рүү оръё тийм ээ. 3 дахь хэсэг нь бол одоо саяхан үнэлгээ гаргацсан нөөц дээр үндэслээд бид нэр аль жуулчлаа одоо яг маш үгүй одоо төрлүүд гэж хэлдэг тийм одоо төрлүүдийг одоо тодорхойлж гаргав. Тэгэхээр зэрэг энэ арга хэмжээнд үржих юм уу? Тэднийг тодорхойлж гаргахын тулд яг эхлээд бас юм үүшигтэй. За нэгдүгээр нь бол ямар хөтөлбөрүүдийг аллийн хөтөлбөрүүдийг бид нэр санал болгох боломжтой байна. Дараа нь энэ хөтөлбөрүүдийг үнэлээд тэгсний дараа ранглаад одоо хамгийн боломжтой нь юм байна. Хамгийн эцэст яг хамгийн бест хөтөлбөрүүдийг хамгийн муу хөтөлбөрүүдтэй хоёр юм гаргаж ирсэн. За тэгээд энэ дээр бас дахиад нөгөө оролцооны чинь аргаар хийж байгаа учраас энэ дээр бас оролцооныхаа багийг өгүүлсэн. Бас би ганцаараа өгөхгүй мэдээж энэ оролцооны баг үнэлжээс учраас яасан гэхээр ийм бүрэлдэхүүнтэйгээр бид багаа өгүүлсэн. Байгаль орчны хүн байх ёстой, аялал жуулчлалын мэргэжилтнүүд байх ёстой. За тэгээд орон нутгаас хүмүүс байх ёстой. Гэх мэт ингээд баг өгүүлж энэ үнэлгээ хийсэн. За тэгээд гол үр дүнгийг хэлэх юм бол за энэ үр дүнгээс ингээд харж байхад бид нар бол нөгөө өсөлт улсуудын хөтөлбөрүүдтэй бас харж байгаа 15 шиг хөтөлбөрийг энэ сүмийн хэмжээнд дэвшүүлсэн энэ үгээр жишээлх юм бол соёлын аялал жуулчлал одоо янз бүрийн одоо тийч соёлын арга хэмжээнд болдог шүү дээ. Тэр арга хэмжээнд өгчөж үзэх чон агнах ч гэдэг юм уу. За дараа нь одоо орон нутгийн газар тариалан эрхлэгчтэй үзэж танилцах. За өөр юу байна вэ? За бусад одоо үзэсгэлэнт газруудыг очиж үзэх, байгалыг харах, уулын дайрах, нутгийн ард иргэдээр очиж хостлын гест хаусны хонож одоо бүдэг малчтын аж ахуйтай танилцах. Зүгээр кампинг хийж болно тийм. Гэх мэтээр ингээд боломжтой гэж байгаа 15 аяллахаа одоо чиглэлийн маршрутуудыг хөтөлбөрүүдийг гаргаж танилцуулаад энэ 15 хөтөлбөр үнэхээр аль нь хамгийн тохиромжтой юм бэ гэдгийг бас үнэлсэн. За ингээд үнэлэхдээ бас бид нэр 2-3 янзын опшнуудыг авч үзсэн. Жишээлх юм бол энэ 15 хөтөлбөрийг жуулчид сонирхож байна уу? Ирж байгаа хүмүүс сонирхож байна уу? Тэрэнд нь орон нутгийн хүмүүс сонирхож байна уу? Чадна гэж хэлж байна уу? Чадах боломжтой байна уу? Тэрийг ингээд 2 янзаар үнэлээд үзэх. Жишээлх юм бол энэ ягаан хэсгүүд нь аль нь дэмжинээ оролцсноо чадна гэж хариулсан хэсгүүд. Жишээлх юм бол энэ хостлийн гест хаусинг гэдэг дээр болохоор зэрэг жуулчид бол баг 10 орчим хувь нь бид нар очиж айлт ханамаар байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө талаас орон нутгийн иргэд бол 25% нь бидэнд хүлээж авмаар байна гэж. Тэгэхээр энэ хоёрыг тохирч байна гэсэн. Ямар нэгэн корреляшн гэж байна гэх. Ийм корреляшн текстүүдийг бид нар харсан. За тэгээд энэ нэг дахиад одоо бид нар энэ бол зүгээр questionary үр дүн байсан тийм. Одоо бол яасан гэхээр одоо нөгөө үнэлгээний багийн үнэлэх арга зүйн жоохон хэлчихвч. Тэгэхээр өмнө бид нар энийг үнэлэхийн тулд яасан гэхээр нөгөө нэг 15-ыг гаргацгаа дээрс нь нэмээд ийм критерий гаргасан. Малти критерий тишээс анализ гэдэг бол нэг баг бүрдээд нэг баг саяын тэр дэвшүүлсэн 15 хөтөлбөрөө энэ одоо критерийн дагуу үнэлэх гэсэн. Саяын тэр хөтөлбөр болгоны хүн болгон үнэлдэг. Тэгэхээр зэрэг жишээлбэл би гэхээр зэрэг би хамгийн ихний дэвшүүлсэн хөтөлбөр очиж нөгөө айл орчин гэдэг хөтөлбөр байлээ. Тэгэхээр тэр айл орчин гэдэг хөтөлбөр одоо байгаль орчинд яаж нөлөөлөх гэж юм бэ? Энэ байгаль орчинд яаж нөлөөлөх вэ? Агаанд яаж нөлөөлөх вэ? Одоо агаарт яаж нөлөөлөх вэ гэдэг энэ бүх шалгуураа дахиад нөгөө хөтөлбөрөөр дахиад үнэлж байгаа. Тэгээд ингээд 11 хүний үнэлгээний үр дүнд энэ арга зүйн зүйг ашиглаад
саяын хөтөлбөрүүдийг ингээд үнэлээд гаргаад ирэхэд хамгийн сайн хөтөлбөр, хамгийн муу хөтөлбөрүүд ингээд ялгаад хэлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг ялгаад 3 төвшөнд ер нь хуваасан. Хамгийн сайн хөтөлбөр, дунд хөтөлбөр, муу хөтөлбөр гэдэг. За ингээд ялгаад үнэлээд үзэхээр бол хамгийн сайн хөтөлбөрүүд нь бол сумынхаа түүх дурсгалтай газар, соёлын газрыг үзүүлэх, соёлын арга хэмжээний үзүүлэх, одоо хостлыг хийлгэх, тэгээ морд хэмээ унуулах, тэгээд орон нутгийн одоо тэр агрифармуудтай танилцуулах, гэх мэт энэ 5 одоо хөтөлбөрүүд бол хамгийн энэ сумд тохиромжтой хөтөлбөр байна. За дараа нь бол одоо элсэн дээр очиж байх ч гэдэг юм те. Элсэн сүлжээ дээр амрах. За тэгээд мал аж ахуйтай танилцах. Гэх мэт энэ 3. Тэгээд хамгийн муу хөтөлбөрүүд нь гэх юм бол эдгээр үе шүү. Жишээлх юм бол энэ уулын дайвар хаан хийх, кампинг хийх, стори хийх гэх юм. Энэ хөтөлбөрүүд хамгийн муу хөтөлбөрүүд биш үү? Ингээд хөтөлбөрийн индекс ялгаатай тавьсан. За ингээд эхний 3 үе шиг дуусны дараа дөрөвт үе бол юу гэхээр модерн хөтөлбөрүүдийг бид нэр яаж хэрэгжүүлэх юм? Ямар арга замаар хэрэгжүүлэх, ямар стратеги менежментээр хэрэгжүүлэх юм гээд энэ ажил хийсэн дөрөвт үе шит нь. Тэгэхээр дөрөвт үе шитээр яасан гэхээр одоо хөтөлбөрүүдийг гаргасан гэсний дараа энд одоо ямар одоо дэд төсцийг нь хөгжүүлэх шаардлага байсан уу гэдэг үнэлсэн байсан тийм. Тэгээд дэд төсцүүдээ ямар стратеги барих юм? Дараа нь нийгмийн одоо үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд ямар стратеги барих юм? Тэгээ байгаль орчин дээр уучлаарай. За ингээд энэ хөтөлбөрүүдийн дагуу үнэлээд гаргаад өгөхөөр ер нь бол энэ суманд ийм 4 хөтөлбөрийг бид нэр танилцуулсан. За тэгээд энэ 4 хөтөлбөр бол тус бүтлэглээд ийм 4 чиглэлийн хөтөлбөрийг зохион байгуулсан байна. Нэгдүгээр нь эсэнс суурилан дээр суурилсан нэг чиглэлийн хөтөлбөр, хоёрдугаар нь бол байгалийн үзэсгэлэнт газруудтай очиж танилцах, гуравдугаар нь нүүдлийн мал аж ахуй соёлтой танилцах, дөрөвдүгээр нь түүх соёлтой танилцах гэсэн ийм гол 4 хөтөлбөр байж болох юм байна. Тэгээ хаана байж болох вэ гэхээр тэр 27 цэгүүд дээр бүгдийг гаргаад өгсөн байгаа. За тэгээд ингээд энэхийн стратеги менежментүүд бол бүгдийг гаргаж өгсөн. Жишээ нь сум байсан учраас сум дээр бид нар хийж өгөхгүй бол өөр хийж өгөх юм байхгүй. Тийм учраас бүх стратегид хаана ямар газрууд дээр ямар бодлого байх вэ гэдэг энийг гаргаж өгсөн. Нийгмийн эдийн засаг, байгаль орчин гэх 3 салбар дээр 3 байх бодлогуудыг ингээд гаргаж өгсөн байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь гэх юм бол гол үр дүн гэх юм бол одоо энэ аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах, энэ олон нийтийн оролцооны арга буюу орон зай мэдээлэл боловсруулах арга зүй маш тохиромжтой арга зүй байсан. Тэгэхээр энэ арга зүйн шалтгаан бол зөвхөн энэ төрлийн аялал жуулчлалгүй өөр төрлийн аялал жуулчлалыг өөр аймаг сум улс төр хийх боломжтой. За тэгээд гол нэг давуу тал гэх юм бол яг үе судалгаа хийснээр тухайн сум бол бүлт одоо жоо-дата байсан хөгжүүлж чадсан. Нэгөр тухайн сумын хувьд бол нэг давуу тал болж өгсөн. За нэг ч гэсэн сум бол дата байсан болсон байна. За тэгээд энэ ажлын гол нэг зүгээр одоо яг нэг өөрөө хийсэн ч гэдэг юм уу те. Яаж энэ одоо өөрөө хийсэн давуу талууд нь болсон би одоо шаардлага хангалттай үе гэдгийг олон улсад одоо гол давуу талууд нь юу байсан гэхээр тэр нөгөө GIS систем тэр нөгөө хүмүүсийн үнэлсэн аргыг яаж GIS систем тоон системд оруулж ирсэн. Тэр нь нэг гол онцлогтой давуу тал байсан. Тэгээ олон улсад бол тэр ингээд ороод ирчихэд эргээд бол тэрийг ашиглаад заавал нөгөө хүмүүсийг дахиад дараагийн ажил дээр оролцуулах биш. GIS-ээр үнэлэх боломжтой гэдгийг хийсэн хэрэгээрээ давуу талтай байсан. За тэгээд multi-criteria analysis бол маш өгөөжтэй арга зүй байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд энэ загвар бол нөгөө participatory planning модель гэсэн шүү дээ. Тэгээд энэ модельийг ашиглаад ийм түрүүн үйлчлэлтэйгээр аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулахад бол зохиомжтой байдгийг байна гэдгийг ойлгуулсан. За тэгээд гол
гол хэсгүүд бол яг 4 хэсэг хуваагдсан. Тэгээд энэ 4 хэсгээрээ дөрвөл ингээд пепер бичээд олон улсын журналууд бол хэвлэгдсэн. Тийм болохоор бас одоо зөвшөөрөгдсөн байхаа гэж бодож байна. За баярлалаа.